Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө ээлж хичээлд орцгоё. Өнөөдрийн хичээлийн сэдэв хатуугийн тэмдэг үсэг. Хатуугийн тэмдэг үсэг гэж ямар үсэг байдгийг болоо хүүхдүүдээ одоо мэдэж авцгаая. Охин юу хийж байна вэ? Охины хийж байгаа үйлийг багш нь бичсэн байгаа. Багшаагаа дагаад уншаарай. Номоо унш. Хичээлээ давт. Зургаа зур. Дуугаа дуул. Эдгээр үгний унш, давт, зур, дуул гэсэн үгэн дээр яа туслах ашгийг залган бичээ. Залган бичихийн тулд хэрхэн бичих юм болоо? Энэ дунд нь яагаад багш нь зай авсан бэ? Энэ зайд өнөөдрийн бидний үзэж байгаа хатуугийн тэмдэг үсэг маань бичигддэг байгаа. Номоо уншъя. Хичээлээ давтъя. Зургаа зуръя. Дуугаа дуулъя. Анхааралтай сонс. Тоогоо бод. Дахин оролт. Сайн оролц гэсэн өгүүлбэрүүдийн сонс, бод, оролт, оролц гэсэн үгэн дээр ёо туслах ашгийг залган бичиж, залган бичихэд дунд нь өнөөдрийн бидний үзэж байгаа хатуугийн тэмдэг үсгийг бичдэг. Анхааралтай сонсъя. Тоогоо бодъё. Дахин оролдъё. Сайн оролцъё. Өнөөдрийн бидний үзэж байгаа хатуугийн тэмдэг үсгийн дарамт хэлбэр нь энд харагдаж байна. Хатуугийн тэмдэг үсэг маань үгийн төгсгөлд яа ёо туслах ашигын өмнө орж бичигддэг онцлогтой үсэг. Хатуугийн тэмдэг үсэг нь үгэнд орохдоо үгийн төгсгөлд орсон яа ёо гэсэн туслах ашигын өмнө орж бичигддэг онцлогтой үсэг. Унш, давт, сур, хар, яв гэсэн үгнүүд маань ямар онцлогтой байна хүүхдүүдээ сайн ажиглаарай. Бүгд гүйгүүлэгч үсгээр төгсөж бичигдсэн байна. Бас уг үгнүүд маань дандаа эр үг байна. Мөн өө, аа, яа их шиг орж бичигдсэн үг байна. Энэ үгэн дээр яг залгуул хатуугийн тэмдгээр тусгаарлан бичиж уншдаг. Уншъя, давтъя, суръя, харъя, явъя. Зогс, тооц, холд, морд, тойр гэсэн үгнүүд маань дандаа гүйгүүлэгч үсгээр төгсөж бичигдсэн үг байна. Бас дандаа эр үг байна. Мөн дандаа оо их шиг орж бичигдсэн үг байна. Энэ үгэн дээр ёо туслах ашгийг залган бичдэг. Залган бичихтэй хатуугийн тэмдгээр тусгаарлан бичдэг. Зогсъя, тооцъя, холдъя, мордъя, тойръя. Дараах өгүүлбэрүүдийг уншъя. Түүвэр, өгүүлбэр. Бүгдээрээ номоо уншъя. Тоогоо хурдан бодъё. Хичээлээ сайн давтъя. Дуу, шүлэг суръя. Цэвэр, агаарт явъя. Шөнийн оддыг харъя. Эдгээр өгүүлбэрүүдийн төгсгөлд нь бичигдсэн үгнүүдийг уншъя. Унш гэсэн үгэн дээр яг залгахдаа
хатуугийн тэмдгээр тусгаарлан бичдэг. Уншия. Давт гэсэн үгэн дээр яг залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлан бичиж уншдаг. Давтая. Сур гэсэн үгэн дээр яг залхан бичихтэй хатуугийн тэмдгээр тусгаарлан бичиж уншдаг. Сурая. Яв гэсэн үгэн дээр яг залхан бичихтэй хатуугийн тэмдгээр тусгаарлан бичиж уншдаг. Явая. Хар гэсэн үгэн дээр яг залхан бичихтэй хатуугийн тэмдгээр тусгаарлан бичиж уншдаг. Харъя. Бод гэсэн үгэн дээр яг залхан бичихтэй хатуугийн тэмдгээр тусгаарлан бичиж уншдаг. Бодъё. Уншия. Давтая. Суръя. Явъя. Харъя. Бодъё. Үгэнд яг залгахдаа уутай, аатай, яатай үгэнд нь яг залхан бичдэг. Залхан бичээ дунд нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж өгдөг. Аатай үгэнд яг залхан бичдэг. Залхан бичээд уншихдаа хатуугийн тэмдгээр тусгаарлан бичиж уншдаг. Уншия. Давтая. Суръя. Явъя. Харъя. Бодъё. Бидний хамгийн сайн мэддэг дууны үг байгаа. Зааврыг уншия. Дууны бадагт тохирох үгийг сонгоорой. Ямар нэртэй дуу вэ? Өнөөдөөс тохируулан цэгийн оронд нөхөж бичиж өгүүлбэрийг гүйцээнэ. Марунаж давхий машин барьж явъя. Нам сонин уншия. Ногоомодоо тарья. Унш гэсэн гээгүүлэгчээр төгссөн үгэндээ яг залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлан бичдэг. Уншия. Яв гэсэн гээгүүлэгчээр төгссөн үгэнд яг залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлан бичиж уншдаг. Явъя. Тарь зөвлөрсөн гээгүүлэгчээр төгссөн үг байна. Давхих эгшгээр төгссөн үг байна. Зөвлөрсөн гээгүүлэгчээр төгссөн болон эгшгээр төгссөн үгэнд яг шууд залхан бичдэг. Хоёр хүүхэд юу ярилцаж байгаа болоо? Бүсэн улгуурын талбай дээр тоглоёг гэж ярилцсан байж болно тийм үү хүүхдүүдээ? Одоо хоёр хүүхдийн ярилцсан яриаг бүгдээрээ уншицгаая. Хоёр хүүхдийн нэрийг Маргад, Имрэл гэдэг байх нэ. Маргад хоёулаа мөсөн гулгуурын талбай дээр очие. Гулгаж суръя. Имрэл за тэгье. Хичээлийн дараа явъя. Маргад би тишүүрээ авъя. Хоёулаа цуг явъя. Имрэл хичээл тараад уулзъя. Хоёр хүүхдийн харилцан ярианд орсон ёо хээтэй үгнүүдийг бүгдээрээ одоо уншицгаая. Суръя. Авъя. Уулзъя. Явъя. Гэхэд үгнүүдийн онцлогийг хараарай. Я орсон эр үгнүүд байна. Мөн сур, ав, уулз, яв гэхэд гээгүүлэгчээр төгссөн байна. Ингээд яг залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлан бичиж уншия. Суръя. Авъя. Уулзъя. Явъя. Мөн ардан дандаа цэг тавьсан байдаг нь ямар учиртай вэ? Өгүүлбэрийн төгсгөлд ордог үгнүүд байх нэ. Очие. Очие гэсэн үг маань оотой гээгүүлэгчээр төгссөн эр үг байна.
оог дагаж ёг шиг ордог. Ингээд гэвлэгчээр төгссөн үг нь ёг залгахад хатуугийн тэмдгээр тусгаарлан бичнэ. Очие. Хоёулаа гэдэг үг маань энэ сурыг, авъя, уулзъя, явъя, очие гэдэг үгнээс өөр онцлогтой. Эдгээр үгнүүд нь бол сур, ав, уулз, яв, оч гэсэн үгнээс яа ёг залгаад сурыг, авъя, уулзъя, явъя, очие гэсэн өгүүлбэр төгсгдөг үг бүтсэн байна. Хоёулаа гэдэг үгэнд бол яав, хоёу гэдэг ингээд яавгаар уртыг шиг бүтэж бичигдсэн байгаа. Хоёулаа. Тэгье гэдэг үг маань өмнөх үгнүүдээс ямар ялгаатай байна вэ? Охтуудаа сайн ажиглаарай. Эм үг байна. Ижилхэн шинж нь тэг. Гэвлэгчээр төгснөөрөө ижил шинжтэй. Гэвлэгчээр төгссөн үг нь яг залгахдаа зөөлний тэмдгээр тусгаарлаж өгдөг. Гэвлэгчээр төгссөн эр үг нь яа ёг залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлаж өгдөг. Гэвлэгчээр төгссөн эм үг нь яг залгахдаа зөөлний тэмдгээр тусгаарлаж өгдөг. Эр үг нь яа ёг залгадаг, эм үг нь яг залгаж бичдэг байна. Тэгье хэл гэдэг үгэн дээр яг залгахдаа зөөлний тэмдгээр тусгаарлан бичиж хэлий гэдэг үг үсэж уншигдаж байна. Хэлий. Үз гэсэн үгэн дээр яг залгахад зөөлний тэмдгээр тусгаарлагдаж үзье гэж үг үсэж уншигдаж байна. Бич гэсэн үгэн дээр яг залгахад зөөлний тэмдгээр тусгаарлан бичиж бичиж гэж уншигдаж байна. Дахиад уншия. Сурыг, авъя, уулзъя, явъя, очие. Тэгье, хэлий, үзье, бичье. Дараах үгнүүдийг ажиглаарай. Байр, тайр, өр, зойр, сорь. Энд багнанд нь бар, тар, ур, зор, сор ямар ялгаатай байна? Эхний багна нь зөөлрсөн гээгүүлэгчтэй үг байна. Үгийн утга өөрчлөгдсөн байгаа. Бар гэдэг үг маань зөөлрч хэлэгдэхээр байр. Тар гэдэг үг маань зөөлрч хэлэгдэхээр тайр. Ур гэдэг үг маань зөөлрч хэлэгдэхээр өр. Зор гэдэг үг зөөлрч хэлэгдэхээр зойр. Сор гэдэг үг зөөлрч хэлэгдэхээр сорь. Тэгэхээр зөөлрсөн гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр яа ёг залгаж байна. Мөн гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр яа ёг залгаж байна. Хэрхэн залгагдаж бичигддэг юм болоо? Зөөлрсөн гээгүүлэгчээр төгссөн үгэнд яа ёг шууд залган бичиж байрыг, тайрыг, өрийг, зорийг, сорийг. Харин эдгээр үгэн дээр яа ёг залгахад хатуугийн тэмдгээр тусгаарлан бичнэ. Барыг, тарыг, урыг, зорыг, сорыг. Эндээс ямар дүгнэлт гарч байна? Зөөлрсөн гээгүүлэгчээр төгссөн үгэнд яа ёг шууд залгана. Гээгүүлэгчээр төгссөн эр үг нь яа ёг хатуугийн тэмдгээр тусгаарлан бичиж залгана. Одоо эдгээр үгс нь дээрх хоёр игнэ үгнээс ялгаатай. Юугаараа ялгаатай байна? Эм үг байна. Гээгүүлэгчээр төгссөн үгнүүд байна тийм үү? Гээгүүлэгчээр төгссөн эм үгэнд зөвхөн яг залгана. Яг залгаад зөөлний тэмдгээр тусгаарлан бичнэ. Хэлий, хүсье, бичиж, үзье. Одоо дараагийн мөрөнд үгнүүдийг уншия. Сан богиногшгээр төгссөн үг байна. Хаа, боо, нэ уртгшгээр төгссөн. Хай хосгшгээр төгссөн. Ерөнхийдөө бол ихшгээр төгссөн үг байна. Ихшгээр төгссөн үгний
эр үгэнд нь я ёг залгаж, эм үгэнд нь ег залгаж байна. Залгаад яаж бичв? Шууд залган бичсэн байна. Саний, хай, бой, нэй, хай. Үгэнд я, ёо, е хэрхэн залган бичих вэ? Үндсэн дүрмээ одоо бүгдээрээ ярилцгаая. Гэгүүлэгчээр төгссөн эр үг нь я, ёо залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Гэгүүлэгчээр төгссөн эм үгэнд е залгахдаа зөөлний тэмдгээр тусгаарлаж бичнэ. Инхээр зэрэг гэгүүлэгчээр төгсөх нь адилхан байна. Эр үгэнд нь я, ёг залгадаг, залган бичихтэй хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичдэг. Эм үгэнд нь ег залгадаг, залгахдаа зөөлний тэмдгээр тусгаарлаж бичдэг. Эгшиг буюу зөөлрсөн гэгүүлэгчээр төгссөн эр, эм үг нь я, ёо, ег шууд залган бичнэ. Энэ гурван дүрмийг бүгдээрээ сайн уншаад тогтоож аваарай. Тохирох үсгийг сонгож бичээрэй. Бүгдээрээ онцгойг уншийе. Би үгээр, чи түүгээр яв. Билүүтийн гол уурцгээд энэ нүдэнд аль нь байх болоо. Би үгээр яв гэдгийг яв гэдэг үг маань эр үгүй эм үгүй эр үг. Эр үг учраас хатуугийн тэмдгээр тусгаарлан бичиж уншина. Явъя. Чи түүгээр яв. Билүүтийн голд уулзъя. Уулзъя гэдэг үг маань мөн эр үг. Гэгүүлэгчээр төгссөн хатуугийн тэмдгээр тусгаарлан бичиж уншина. Дахиад уншийе. Би үгээр явъя. Чи түүгээр яв. Билүүтийн голд уулзъя. Энэ маань гэрийн бүслүүр. Бүслүүр гэхэд энд ямар хэвшиг хэлэгдэж байна? Тэр хэвшгийг бичээрэй. Лүүр гэхэд энд ямар хэвшиг хэлэгдэж байна? Тэр хэвшгийг бичээрэй өвтөдөө. Өнөөдрийн бидний үзэж байгаа хатуугийн тэмдэг үсгийн бичмэл хэлбэр нь харагдаж байна өвтөдөө. Одоо хэрхэн бичгийг хараарай. Агаарт даган бичээрэй өвтөдөө. Хатуугийн тэмдэг үсг маань үгийн төгсгөл зөвхөн я, ёо үсгийн өмнө ордог. Тэгэхээр зэрэг хатуугийн тэмдэг маань эр үгэнд л орно гэсэн үг. Яагаад гэлээ? Я, ёо маань эр туслах хэвшиг. Тэгэхээр зэрэг хатуугийн тэмдэг маань эр үгэнд л орно. Хүүхдүүдээ хатуугийн тэмдэг үсгээ гэрийн дагуу зөв сайхан бичээрэй. Хатуугийн тэмдэг орсон үгээ зөв уншиж сураарай.